So hi guys, come in. Өнөөдрийн бичлэгээр хэдүүлээ ямар бичлэг хийх вэ гэхлээр ингээд ютубер болох хүсэлтэй хүүхдүүд байгаа штэ. Тэр хүүхдүүдэд зориулж энэ бичлэгийг хийж байгаа юм. За яагаад энэ бичлэгийг хийж байгаа вэ гэхээр одоо ингээд би ч гэсэн өөрөө ютубер болох мөрөөдөлтэй. Гэтэ ингээд одоо ингээд хичээж байгаа. Гэтэ ингээд одоо би бол ютубер болоогүй байгаа. Та нар намайг ингээд би ютубээр гарч байгаа ч гэсэн ингээд ютубер болсон гэж юм ойлгож болохгүй. Ингээд одоо чи ингээд YouTube дээр ингээд гарч байгаа штэ. Ингээд өөрөө бичлэг хийгээд за тэгсэн ч гэсэн ингээд YouTube дээр гарч байгаа ч гэсэн өөрөө ютубер гэж ойлгож ирээсээ болохгүй. ютубер ч багада 10,000-аас дээш subscribe-тэй хүнийг ютубер гэдэг юм аа. За тэгээд одоо би ингээ хамгийн анх бичлэг эхлүүлж байхдаа болохоор зүгээр юм Samsung барьдаг байсан. Тэр үедээ болохоор ерөөсөө мик байхгүй, гэрэл байхгүй. Тэгээ ерөөсөө ингээд амар муу бичлэг хийдэг байсан. Тэгээ ингээд амар бүрсэгээд байдаг байхгүй. Тэгээд би ингээд яа би Samsung-тай болохоор ингээд бүрсэгээд байгаа юм байна. iPhone авчвал ингээд за ингээд Samsung-тай болохоор л ингээд бичлэг амар муухай бүрсэж гараад байгаа юм байна да. Йоо iPhone авах юмсан гэд боддог байлаа зөө. Тэгээ ингээд сүүлд нь iPhone авсан. За тэгээд iPhone авсны дараа ингээд бас ингээд амар бүрсэгээд байсан зөө. Яг ингээд уцаас солисон ч гэсэн ялгаагүй амар бүрсэгээдсэн. Тэгээд гол нууц нь юунд байсан бэ гэхээр ингээд гэрэл нь таарахгүй байснаас болоод ингээд ерөөсөө ингээд YouTube руу орохдоо бүрсэж орд юм байлаа. Тэгээд бас ингээд яг ингээд YouTube руугээ цацхтаа ингээд Wi-Fi, data эднэр нь муу яваад бас амар бүрсэж ордог юм байлаа. Тэгээд тэрийг сүүлд мэдсэн. Тэгээд одоо ингээд тэр гэрлийг ингээд одоо ингээд амар их мөнгө зарцуулж тэр ингээд бичлэг хийх гэрлийг аавна штэ. Би бол тэр гэрлийг аваагүй байгаа. Би бол ширээний гэрлээр ингээд гэрэл оруулж ингээд хийдэг. Тэгээд ингээд одоо яг миний урд ингээд миний ширээний гэрэл байгаа зөө. Тэгээд ерөөсөө тэр YouTube-ийн гой гэрэл мэрлэг бол аваагүй. Тэгээд өөртөө байгаамаар аргалаад тэгээд би бас өмнө нь энэ ширээний гэрэлийг ингээд бодоогүй байхдаа зөө. Ингээд дүүгийн хавцыг ч юм уу ингээд гэрлийн тусгаж аваад бичлэгээ хийдэг байсан. Тэгээд Мики хувьд гэх юм бол ер нь бол жоохон сайн ютубер болж байгаад Мики аваарэ гэж зөвлөе. Би ингээд одоо ингээд ютубер болов байгаа. Тэгээд ингээд мик авсан байхгүй. Тэгээд тэгэхээр ингээд ерөөсөө дагагч нэмэгдэхгүй. Тэгээд тэгэхээр жоохон мик авсандаа бол ханасж байгаа. Тэгээд ер нь бол хамгийн гол юм edit тэгээд бас гарчиг байгаа. Тэгээд гарчиг гэх юм бол одоо ингээд би энэний гарчиг юу гэдэг юм бэ те. Видео хийх аргач гэдэг юм тийм ингээд гарчиг ингээд заавал өгөх хэрэгтэй. Тэр ингээд гарчиг өгөхгүй бол ингээд ингэж гарч ирдэг. Тэр он сар өдөр нь гарч ирдэг. Тэгэхээр ингээд амар сонин харагддаг байхгүй юу? Юу гэсэн ямар ч утгатай бичлэг ингээд ирмэд гэхгүй. Тэгээд дараа нь болохоор ингээд YouTube дээр ингээд бичлэгнүүд ингээд байдаг штэ. Тэдний юм профайл гэх юм уу? Тийм зураг бол ашиг хэрэгтэй. Тэгээд би тэрийг бол Canva дээр өөрийнхөө тэр бичлэгийг тэр ийм picture-ыг эдитлж тэгээд ингээд дэлгэцэн дээрээ тавьдаг. Тэгэхгүй л ингээд YouTube цаанаасаа ингээд чиний амар муухай амаа ангаацсан байгаа зургийг ч юм уу ингээд цаанаасаа профайл зураг болгоод тэр бичлэгний чинь нүүрэн дээр тавьчихдаг. Тэгээд ер нь бол гаднах профайл зураг нь бол гоё байж ер нь бол хүмүүсийн анхаарлыг сонирхлыг ер нь бол их татна гэж би боддیں۔ Тэгээ эдитлэхдээ бол тий амар гоё. Тэгээд амар их бичлэг байвал угаасаа хүн сонирхол нь бураад үзэхгүй, амар богинохон байвал бас үзэхгүй. Ер нь бол нэг бичлэг 5-аас 7 минутын бичлэг байж ч нэг дажгүй гоё болно гэж ер нь бол би боддог. Тэгээд энэ микрофон бол минийх биш. Тэгээд манай ах бас юм YouTube болохгүй юу? Тэгээд ахаасаа авсан. Тэгээд ер нь бол ингээд ширээний гэрэл эднэр ашиглаад ингээд гоё ингэж хийхээр бүрсэхгүй гардаг шүү зөө. Ингээд гэрэл одоо энэ гэрэл байхгүй байлаа гэхэд амар бүрсэн зөө. Одоо би унтраад үзүүлээ л та. Нэг хартаа ингээ амар бүрсэж гарч байгаа.
арай өөр ингээд нэг нь бүрсэг нэг нь арай бага бүрсэг тэг байгаа. Тийм ингээд энэ мэтлэн би бүр амар гоё бичлэгнүүд амар гоё хийм гэж бодож байгаа. Тэгээ та нар маань намайг дэмжээрэй. Тэгээд миний маш сонирхолтой бичлэгнүүд утгагүй орно. Жишээлбэл 21,000-аар амьдэрсэн бичлэг, ягаан өнгийн, цэнхэр өнгийн амттанч гэдэг юм уу. Тийм бичлэгнүүд маш ихээр орно. За тийм болохоор та нар маань subscribe, like-а дараад миний бичлэг оронгуучуд мэдээлэл очоод тэгээд ер нь бол миний бичлэгийг цаг тухайд алгасалгүй үзэх боломжтой шүү. Тийм болохоор like, subscribe харамгүй дараарай. Тэгээд дараагийн бичлэг хүртэл баярлалаа.